Hello guys. Заяа байна. Өнөөдөр биш дээ айгүй спешиал дугаар орно. Яагаад тэгэхээр өмнө дандаа л нэг трама ярьдаг, dark юм ярьдаг те ингээл готрал мутрал, сэтгэлийн гэмтэл мэмтэл гэл амар dark юм ярьдаг. Гэхдээ энэ удаа гоё гэгээлэг зүйлийн талаар та хэдтэй бас гоё урам зориг санаа аваасай гэдэг үүднээс өнөөдөр өөрийнхөө хүндэлдэг, бас дагдаг, биширдэг нэгэн хүний талаарх амьдралын түүхээс болон түүний рутин, амьдралын бүхий л процессээс нь ерөөхдөө хуваалцах болно. Тэр хүний хэн гэдэг вэ гэхээр Brian Johnson гэдэг. Ихэнх нь магадгүй мэдэх байх, мэдэхгүй байх. Энэ хүн бол Америкийн entrepreneur. Хүн яагаад энэ хүний blueprint гэдэг нэртэй төсөл нь дэлхийд дахиад алдартай болсон бэ гэхээр энэ хүн залуу байхдаа бүр бүгдээс дахиад эхлэе. Энэ хүн ер нь бол ингээд өөрийнхөө биологийн насыг удаашруулж байгаа хөгшрөлтийн эсрэг ер нь бол ингээд маш олон зүйлийг туршаад өөрийнхөө биеийг бүр яг ингээд туршилт олгоод өөр дээрээ бүр маш олон зүйлийн юмнуудыг ингээ хийгээд золиослоод тэгээд дэлхийд дахинд өгж байгаа мессеж нь бид нар ингээ хүснээрээ залуу бид нар ингээ 80 90 настайч гэсэндээ 20 30 настай юм шиг амьдарч болох юм байна гэдэг мессежийг өгсөн хамгийн анхны хүн гэж хэлж болно. Энэ хүн бол тэгээд өөрийнхөө тэр blueprint гэдэг нэртэй төсөл дээр бол жилд хэдэн мянган бүр долларыг зарцуулдаг. Тэгээд гэр нь бүр юм лаборатори шиг, эмнэлэг шиг бүр бүтэн биеийн MRI машинтаа тэгээд өөрийн гэсэн бүр ингээд бүх юмыг монитор буюу ингээд хэмждэг. Өөрийн гэсэн эмчтэй ингээд лабораторийн бүр юм байгууллага бүр цогцоороо гэрт нь ингээд амьдарч идэг. Тэгээд энэ хүний түүхээс би баг зэрэг хуваалцъя гэж бодлоо. Тэгээд залуу байхдаа ингээд 24 настайдаа өргөж үзээгүй байхдаа баг ингээд хүнтэй суугаад ингээд шууд аав болоо 3 хүүхдийн аав болоод ингээд амар яг л бусдын адилаар 9 to 5 өглөө зарай хүртэл ажил хийдэг ингээд амар хийм ажил хийгээл гэр бүлээ тэжээх ёстой гэдэг яг л бусдын майндсеттэй адилхан тэгж ажиллаж хөдөлмөр хийдэг байсан. Тэгж жагаад нэг л өдөр ингээд өөрийнхөө биеийг золиослсон ингээд амьдралаа харсан чи өөрөө ингээд бүдүүн ингээд аимшигын царайтай зүрхэн ажилдгүү ингээд амар муу ажилдаг ингээд бүр эрүүл мэнд нь ингээд золиослогдсон өөрийгөө хайрладгүй өөрийгөө зүгээр ингээд ягаад хэрэг ингээд хүүхдүүдэд хижих гээд гэр бүлээ авч явахын тулд эрэгтэй хүн болов яалтчгүй маш их ингээд золиос гаргадаг. Тэгээд Brian бол яалтчгүй тэр эрэгтэй хүмүүсийн бол төлөөлөл байсан. Тэгээд нэг өдөр ингэж амьдарч байхаар би ер нь зүгээр өгчий гэдэг бодол ингээд толгоонд нь орж ирсэн. Ухмээр байна гэдэг бодол яг энэ бол depression, sign of depression бүр яг юм сэтгэл гутралын шинж тэмдэг хөх тухай бодол орж ирнэ гэдэг бол тэгээд ямар ч амьдрах тийм хүсэл эрмэлзэлгүй болоод тэгээд компани зараад тэгээд нэг өдөр бүр юу шийдсэн бэ гэхээр ерөөсөө яг энэ торхинд байсан энэ санаагаа төсөл болгоё гэд хэрэгжүүлэх гээд бүх юмаа зараад бүр тгээс эхлээд тэг өөрийнхөө биеийг ингээд туршилт шиг ингээд авч явсан бүх юмнуудыг бүр ингээд биен дээрээ 40 эд настайдаа эхэлсэн одоо болохоор тэгээд цаатах чинь ингээд төсөл нэг амжилттай баг багаар хэрэгжиж байгаад амжилттай болоод маш их хүмүүст ингээд бүр нөлөө өгүүлээд энэ төслийн зүйлүүд нь энэ хүний рутин амьдралын хэв маяг бүр ингээд улс орон даяар ингээд viral юм шиг бүр ингээд тархаж эхэлсэн. Тэгээд энэ хөдөлгөөнийг don't die гэж нэрлэдэг. Тэгээд don't die гэл everywhere яг энэ хөдөлгөөнийг ингээд хэрэгжүүлээд энэ хүний амьдралын хэв маягийг хэрэгжүүлээд хүмүүс сэрж эхэлсэн гэх юм уу? Ягаад гэхээр нэг талаасаа эрүүл мэндийн салбар орчин үеийн сахартай ундаа буудах орчин үеийн хүнс бидний амьдарч байгаа нийгэм зар сурчлагаа бидний тархийг ингээ угааж идэг. Энийгээд энэ амттай энэ эрүүл энэ органик яг ингээ орц найрлагын судлаад үзэх юм бол ингээд
одоо юу гэдэг сахарны оронд corn syrup тий high fructose corn syrup гэдэг нэрээр ингээл сахар орлуулагч тэгсэн хэрнээсээ хавдар үүсгдэг ч юм уу те. Тэгээл тэрийг ингээл хүүхдүүд идэл, томчууд идэл ингээл тархиа угаагаал амар их янз бүрийн ингээл зүрх судасны өвчин тусаал те. Ерөөсөө бидний идж байгаа энэ хоол хүнс химийн маш их бохирдолтой байна. За энийгээ одоо бүгдээрээ болёо. Буцаад хэрвээ миний эд эрхтэн ярьдаг байсан бол, миний зүрх ярьдаг байсан бол, миний нүд ярьдаг байсан бол юу идэхийг хүсдэг юм бэ гэж Брайан асуусан өөрөөсөө. Тэгээд яг түүний одоо тухайн бие яг essential бүр шаардлагатай тэр амин дэм nutrition те одоо зүйлүүдийг ингээд өгч бие хайрлаж ингэж зөв хооллох хэрэгтэй юм байна. Миний nutrition ийм байх хэрэгтэй юм байна гэдэг ийм өөрийн гэсэн ийм одоо хүний бие эд эрхтэнг ингэж эд эрхтэнг эрүүлжүүлэх те сайжруулах бүр цаашлаад хөгшилтрийн хэсэг бүр ийм бүхэл бүтэн ийм хооллолтын дэглэм, нойрны дэглэм, амьдралын хэм маягийн дэглэм энэ хүн гаргаж ирсэн. За тэгээд өнөөдөр би та нартай яг энэ дэглэмээс нь ерөнхийдөө бол хуваалцах гэж байна. Энэ бүр маш сонирхолтой. За Брайан бол ер нь бол intermittent fasting буюу 16-8-ыг хамгийн их амьдралдаа 16-8-ыг амьдралдаа ер нь хагас мацаг аягүй их барьдаг. Тэгээд аягүй өглөөрт босдог. Өглөөнөөс нь ахуулаад ойрон хүртэлх рутиныг би та нарт хальт танилцуулъя. За энэ хүн бол ямар ч сахар хэрэглэдэггүй. Яагаад тэгэхээр сахар бол угаасаа бүх юмны үндэс те. Тэгээд бүх юмны одоо өвчний үндэс гэж үздэгс Брайан бүр ямар ч сахар орлуулагч хэрэглэдэггүй. Бас ямар нэгэн хорт зуршил буюу арх тамхи юу ч хэрэглэдэггүй. Яагаад тэгэхээр эдгээр зүйлүүд нь наслалтаас дандаа бууруулж идэг. Хүчин зүйлүүдийг ерөөс ингээ бууруулад миний наслтыг зогсоож болгоцай. Хүн жилд 1 насаар хөгшөрдөм бол одоо Брайаны Blueprint гэдэг судалгаан дээр нь 0.667 буюу одоо юу гэдэг 3 хувиар бууруулсан гэх юм уу энгийн хүний одоо насыг тий. За ингээд ер нь бол Брайаны одоо насжилт нь бол ингээ одоо удааширч байгаа гэсэн. Яг энэ дэглэмээрээ ингээл цаа чи ингээд амьдраад явж байгаа. За өглөө цаа чин бол ингээд 4:30-аас 7:45 хооронд өглөөний рутин эхэлдэг гэж байгаа байхгүй юу. За тэгээд юу гэдгийг цаадах чи ингээ өглөө одоо юу гэдгийг аль болох юм гэрийн юм электрон гэрэл ингэж ашигладаг. Яа тэгэхээр байгалийн гэрлийг ингэж дандаа ашиглаж өөрийнхөө circadian rhythm буюу одоо бидний биологийн цаг гэж байдаг. Энэ биологийн цагтаа ингэж биеэ тасгаж яг энтэй ингэж зэрэгцүүлж, сэрж, унтаж одоо тийм ритмд амьдардаг хүн. За энэ өөрийнх нь биед нь хүртэл энэ тухайн одоо тэр anti-aging тэр зүйлүүд нөлөөлдөг. За тэгээд босоол ер нь бол биеийн температурыг шалгаал, амьсгалын засгалыг 5-10 минут хийгээл шууд ус уугаал. За өөрийнх нь Blueprint project-ийн одоо supplement-ууд байдаг, mix буюу одоо бүтээгдэхүүнүүд байдаг. Тэрнээсээ ингээ хэрэглээд за тэгээд 5:30 үед өдөр болгон 1-ээс 1 цаг 30 минут 60-аас 90 минутын одоо дасгал хийдэг. Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулсан идэвхтэй дасгалууд хийдэг. Өдөр болгон дасгал хийдэг шүү. За өглөөний цайгаа 6:45 дуудсан байна. За Blueprint-ийн бүтээгдэхүүнүүд хэрэглэн энэ дээр штэ цаа чин extra virgin oil-ыг өглөө олгон уудаг. Өглөө олгон нэг им 1 ounce буюу одоо нэг халбаг гэх юм уу. Тэгээ бас өдөр цайндаа бас нэг хэрэгэлдэг extra virgin oil-ыг шууд уучдаг. За тэгээд skin care 7 цаг үед эхэлж гин. Өглөөний алхалт 10 минут. Тэгээд цаатах чинь биш штэ. 2 одоо midday routine нь болохоор 9 цагт эхэлж гин. Энд super veggie bowl гэдэг нэртэй яг ийм organic bowl иддэг цаа чин. Тэр нь болохоор хар шоштой, брокколитой, mushroomтэй, garlicтэй, ginger, lime, vinegar за тэгээд нөгөө hemp seed үр хэрэгэлдэг бахан. За ийм өөрийн гэсэн ийм супер
veggie bowl гэдэг нэртэй юм өөрөнгөс иддэг bowlтай. Бид нар ч гэсэн яг тэр жороор нь тэр боулыг хийгээд идэх боломжтой гэсэн. За тэгээд final meal нь хамгийн сүүлийн одоо хоол нь болохоор өглөөний 11 цагт. За ингээд байна штэ. Цаа чин тэр хоолнд нь юу гэдэг вэ гэхээр chickpea буюу шош, grape, tomatoes, avocado, radish, fluffino, pepper, lime, lemon, extra virgin oil гэж байна. Дахиад нөгөө extra virgin oil гэж аад. Тэгэхээр бид нар өглөө өдөртөө olive oil тэр дундаа extra айгуу сайн чанарын olive oil ингээд хэрэглэх нь биднэрт айгуу хэрэгтэй байх нэ. За оройны рутин 8:30 гээл цаа чи ер нь орлогоо ордог. За нэг тийм хүн байна. 8 цаг 30 минутын цаг өдөртөө 8 цаг 30 минутын яг deep sleep гүн нойрыг авдаг. Тэгээд сонирхуулах юм бол цаа чин мах идэггүй vegan хүн. Тэгэхээр мах бол айгүй хүнд төрлийн уурга бид нар бүгдээрээ мэднэ тий. Тэгэхээр ургамлын одоо юу гэдэг хүнс бол бид амархан зардардаг тий. Тэгээ дээрэс нь хүчил их үүсэх тусам бид нар айгүй хөгшөрч идэг тий. Тэгэхээр vegan цаа чин бол яг 100% vegan хүн шүү. За тэгээд сонирхуулах юм бол цаа чин биш тий. Бүр хүний серумыг тариулдаг заяа. За тэгээд эргэтэн суулгасны дараа тэр нөгөө нэг хүний дархлааг бууруулдаг ийм эмнүүд гэж байдаг байхгүй юу. Тэгээд тэр эмнүүд нь ер нь ол хүний хөшрөлтийг бас ингээд зогсооход тий хөшрөлтийг удаашруулах тусалдаг юм байна гэдэг тэрийг хүртэл цаа чи хийлэгдэг. Тэгэхээр нилээн бүр юм weirdo гар. Ер нь бол нилээн weirdo гай. За тэгээд яг ийм хүний рутинээс санаа аваад би өөрийн гэсэн одоо рутинийг өөрийн гэсэн рутинийг гаргасан арайч бас ийм super veggie bowl тэ амар ийм black lentils гэл амар рецепиг нь даахгүй ч гэсэндээ миний дасгалын хэв маяг, амьдралын хэв маяг, нойр, цаг тэ за тэгээд lifestyle энтрийг ингээд өөртөө бүрдүүлээд өөрийн гэсэн рутинтэй ингээд би болсон. Тэгээд тэрхүү рутинээ би рейлер хуваалцъя гэж бодож байгаа. Тэгээд тэгэл бид нар юу гэдгийг ингээд мэдээж амьдралын заавал ингээд Джонсон шиг ингээд тэр болгоныг ингээд хийж чадахгүй. Of course ойлгомжтой. Тэгэхээр бид нарт юу хийх боломжтой вэ гэхээр нөгөө муухай хэрэгэлдэг одоо хүнснүүд байгаа штэ ингээд би өнгөтэй шарсан хуурсан ч юм уу тий одоо ингээл химийн юм ихтэй тэр бүх юмнуудаасаа татгалзах хэрэгтэй. Live organic хүнс хэрэглэх хэрэгтэй. Тэгээд don't die гэдэг нь ер нь бол ингээ бити өөх гэсэн үг шүү дээ. Тэгтээ мэдээж хүн үхэн. Тэгтээ бид нар одоо амьдарч байгаа хугацаантаа тий хөгшөрсөн ч гэсэндөө эрүүл одоо юу гэдэг 80 90 настай ч гэсэндээ гоё 20-тай юм шиг 30-тай юм шиг ийм vibrant, live, тэ active амьдарч болох юм байна. Тэгээд бити энэ муухай одоо сурчлаад байгаа юмнуудад тархиа угаалгаад тэ өөрийнхөө эрүүл мэндийг ингээд золиослоо. Тэгээд бүгдээрээ хамтдаа гоё ингээд эрүүл хооллоод гоё эрүүл амьдарцгаая гэдэг ер нь бол амьдралын хэв маягийг ингээд дэлхийд дахинд маш хүчтэй цуурайтуулж чадж байгаа. Тийм гайхалтай эрхэм байгаа. Тэгээд өнөөдөр тэр хүний амьдралаас жоохон ч гэсэн ингээд inspire асан байх гэж найдаж байна. Миний хувьд Брайаныг дагаж эхэлснээс хойш би ер нь бол өмнө айгүй их юм жижиг шажиг юм snacky юм дээр юм одоо юу гэдэг хугацаа уртсахчтай бүтээгдэхүүнүүдэд айгүй их кат хийгээд ингээ хасаад нэлээд жоохон organic болж эхэлсэн. Тэгээд хүнсний сонголтын дээр ч гэсэндээ арай илүү ингээд нүд нэгээд ухаалаг сонголтуудыг хэрэглээд явж байгаа. Тэгээд бид нэр маш гоё цаг үед амьдарч байна. Бүх юм нээлттэй. Хэрвээ та хүсгэл юм бол те бид нэр ингээ өвчин тусахгүй байх сонголттой, эрүүл байх сонголттой. Тэгээд эндээс гоё санаа аваад өөрсдийнхөө хүнсний сонголтын дээр ч гэсэндээ ингээ гоё жижигхэн өөрчлөлтүүдийг гаргаад
хэрэгтэй зүйл аваасай гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийн влогоор хамт байсан бүгдэнд нь баярлалаа. Тэгээд дараагийн влогоор уулзъя. Баяртай.